Тэгэхээр бяцхан түүх сануулхад анхны South Gobi Sands компани удирдлагууд 6.1 их найд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө угаасан гэдэг ийм одоо нөхцөл байдал илэрсэн гэж шүүх рүү анх очихын өмнө яригдчихсэн. 6.1 их найд. Энэ бол баг Монгол улсын төсөвтэй тэнцэх их мөнгө шүү дээ. За гэтэл шүүхтэр асуудал явсаар байгаад хамгийн ихний шинжээчийн дүгнэлтээр 6.1 их найд маань 235 тэрбум төгрөг болж хувирсан. Яг бодиттой Монгол улсад учруулсан хохирол нь 235 тэрбум төгрөг байна гэж. Шинжээчдийн 2 дахь дүгнэлтээр 85 тэрбум төгрөг болж бууссан. 235-аас 85. За ингээс шүүхийн эцсийн шийдвэр бол 35 тэрбумаар гарсан л та. Гэхдээ 6.1 их найдаас 235 гэдэг бол дэндүү харамсалтай доошо бууж л байгаа юм л да. Монголын шүүх энэ процессыг хараад үзэх юм бол Монголын шүүх, Монголын төр Justin Kaplan нарт маш инэрэнгөө хандсан. 6.1 их найдаас 35 тэрбум болтол. Энэ бол дэндүү инэрэнгөө хэрэгэлтэй. Бид нар бол өөр ийм хэрэг тийм олныг шүүхээс олж харж чадахгүй байх. Ийм их олон зуун хувиар доошо буусан.